За сайн байцгаана бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо би Ihc Esports-ийн офис дээр ирсэн байна. Тэгээд одоо бүгдээрээ хамтдаа Ihc Esports-ийн Pubg Mobile багийн Bootcamp дээр очиж үзье. Тэгээд бүгдээрээ надтай хамт явцгаая. За ямар ч тач Bootcamp-ийн үүдэн дээр ирсэн байна. Тэгээд айлд орж байгаа юм чинь мэдээж юу ч хосоо хаа тэгээд заах юм болчихсон. Тийш ороод үзцгий. Хандин засано за Bootcamp-ийн юм дээр тоглож байгаа шүү дээ. За би юу авчих вэ? Энэ нь готлоо яах юм бэ? Тайлах уу? За өнөөдөр бас намайг өрсөнд бас баярлалаа. Өнөөдөр Bootcamp-ийнхаа бас гэрээ бас гоё танилцуулах гэж байгаад бас баярлалаа. Тэгээд хэдүүлээ ямар тач эхлээд энэ галтгооны хэсгүүдийг би бас гоё эхлээд явуул. Галтгооны хэсгүүдийг тоглоомын лавсдаг гэсэн үг. Сайн байна уу? За хин блэ? Эрднот гэдэг. За манай юу юм бэ шүү дээ? Тогооч юм ба шүү дээ. Тэгээд хэр удаа ажиллаж байгаа юм бэ? Ер нь жил төгссөн юм. Гоё тэгээд ямар хол хийж байгаа даа? Төмсний очмлыг би тэгээд ер нь манайхан дуртай. Одоо өдрийн хоолны цаг шүү дээ. Өдрийн хоолыг гэдэг жишээл хэдэн цаг үед идэх үү? Тамирчид. Тэгээ яг тэмцээний үеэр бол нэг цагт 1-ээс 1:30 хооронд юм уу 12-оос 1 хооронд тэр хавцаал иддэг. Тэгээд тэмцээний бус өдрөөр бол 1-2-оос 3 хооронд л иддэг. Тэгээд орой бол ер нь дандаа 7-8 цагийн үед бид нэр тэмцээн эсвэл скримүүд эхэлдэг болохоор орой бол яг 6-аас 7 хооронд идэл. Тэгээд тэгж бол тэмцээнд орж эхэлдэг. За юу авсан юмнуудаа манай тамирчид манай ямар тач бүгдээрээ сууж ашгүй нэ. За юу шүү. Манай ванил итэ чи энийг хүлээ. Ванилтэй. За Алекс-ийн. За Алекс-ийн ванилтэй байна. За Godless дээр смути. За demo дээр смути. Соролтод нь тэмдэлтэй байгаа шүү. Юу үлээ? Баярлаа. Хэлээрээ. Баярлаа. Заавал ингэж хүчээр хэлээ. За юу ачи? Абили одоо том өрөөнөөс эхлэе төхөө. Том өрөөнөөс. Том өрөөнд бол онцлог яг нэг хэсэг нь бол манай энэ хэсэг байгаа. За. Энд бол одоо манай байгуулагдсан цагаас хойш авсан бүх шагнал, гавийн шагналууд яг энд ингээл бүгдээр өрөөстэй байгаа. Монгол гоцчихв. Болно бол энэ бол одоо хүмүүс хараал мэддэм дөө. Дэлхийн аваргын 3-р арны цом. Нэг вержид викер гэж аа. Би харуулъя нэг юу. Энэ ч яваа юм хүн бэ? Энэ одоо яг 14 хилтэй аюу хүнд бид өөрснөө хас авахтаа ч аюу гайхаад. Йоо энэ бол аим хүнд юм яриад гэдэг. Йоо анх барихтуудыг яаж Монгол руу авч явнаа гэж тийм сэтгэл төрж исэн. За тэгээд энд болохоор нөгөө яг одоо энэ зүүн Арабууд PMW гэдэг тэмцээн болон тэрний одоо хамгийн анхны зохион байгуулагдсан тэмцээн байгаа юм. Gamers Without Borders гэдэг энэ тэмцээн одоо World Invitational бүсийн бас шилдэгүүд оролцдог тийм тэмцээн байсан маа. Энэ тэмцээнд 21 онд орлоо. Тэгээ 21 онд л орсон баг та. Тэгээ ороод UNICEF-ийн хүүхдийн санд 50 юулээ 165 мянган доллар хандуулсан нэг тийм тэмцээн байдаг юм аа. Энэ юу юм? Наад чинь болохоор энэ дэлхийн аваргын тоглогч бүрд өгсөн нөгөө медаль нь. Хоёр одоо дэлхийн аваргад орсон. Тэгээд хоёр дахь дэлхийн аваргын шагнал нь болохоор тэр яг наадтай ч адилхан тэр дээр. Энэ болохоор өнгөрсөн жилийн нөгөө нэг манайхны 5 дэлхийн аваргын. Энийг бүр дотхын задлаа үзүүлчихв. Жакарта гэдэг нөгөө хаана болсныг ингээд дээр нь бичдэг байгаа. Топа Жакарта гэдэг. Хөдөлтний юм. Тийм шүү. Жакарта 2023 гэсэн юм. PMGC Grand Finals. Тийм зөвхөн Grand Finals-д орсон багад өгдөг баг шин. За тийм хайрцаг юм бүгд байгаа шүү. За тэгээд энэ чинь NPC хийсэн тэгээд энд нэг Монголын лигийн тэмцээн байна. Тэгээд өөр энэ бас нөгөө Mesa Esports-ийн холбооны зохион байгуулдаг нэгдсэн улсын аврах шалгаруулах тэмцээн 2022 хөнгөн медаль. Энэ багийн нэг хүн бүртгэсэн юм шиг тий.
Тэгээ энэ хэсэг бол офсын хэсэг юм шиг байна шүү дээ. Тэгээ энэ офс хэсэгтэй захирлууд ирээд бид нартай уулзалт хийх эсвэл бид нар өөрсдөө бас энд баг хорлол марлалцсан тийм. Энэ хэсэгт одоо та хэд яа тийм? Энэ хэсэгт өөрснийхөө тоглолтын демогоо үзсэнтэй л ер нь амрах зориулттай л хэсэгтэй. Ер нь бэлтгэл бол тэр цаашаа өөр өрөөнд л явагддаг. Энд бол амралтын явагддаг юм аа. Манайхан бас бүгд кино үздэг байх тийм. Та хэд хамгийн сүүлд жишээлбэл ямар кино үзв? Би бол кино хийсэл нэг сүүлд аним л их үзэж байгаа. Аним үзэж байгаа. Хамгийн сүүлд тийм 80 эмэгтэй үзсэн. Би үзээгүй л дээ. Би театрт үзсэн байна. За манайхан дуртай кинонууд байна уу? Жишээл Godless-ийн дуртай кино юу вэ? Мэдхгүй юм дуртай кино байна уу гэж яах гэж. Peaky Blinders. За тийм. За демог дуртай кино. Хар ажил. Кино үздэг штэ. Гокл үзэн штэ. Одоо үзтэн үү? Одоо ер нь үзэхгүй байгаа л та. Гэхдээ ер нь үзэл гокл үзсэн. Мистер Вуд байна. Демо чинь юу үзтээ? Кино задлыг үзтээ. Кино задлаа үзэл тэндээс тийм жоохон залхуу болохоор тэгсээ үзчихсэн юм шиг. За Алекс үү? Алекс Дугандаг. юу вэ? Хар ажил. Тэр сүлд ер нь гоё гэж санагдсан. Монгол кино шүү. Монгол кино. За окей. Том өр бол нэг иймэрхүү юм байна. За тэгвэл ийшээ явж үзэдгөө. Өндөр ямар тааш бэлтгэлийн өрөө орж үзье. За орох уу? Йоо, за энэ орж үзье. За. Йоо, за энэ бол манай хэдий шууд төлгөөгөө бичдэг самар юм шиг байна те. За энэ ингээд дөрөв тамирчмаа суугаад эндээсээ шууд тэмцээнд ордог гэсэн үг. Тий. Дөрөв тоглогч нуруу харуулж тоглол суугаад л ер нь зөвхөн утсандаа л анхаарлаа хандуулаад тоглоом дотор ойлголцож байгаа болохоор ярилцаад ойлголцсон. Тэгээ би бол ард нь ийм байдалтай ангил зогсож байдаг. Тийм үү? Хараал ажаал хин алдаа гарах. Юу ээж нөө хин хаана яасууд идэвлээ л та. За одоо аль ширээнээс эхлэх вэ? Эндээс зяал атак нь суудаг юм чи демо хайжил суудаг. За тэнцэг Алекс чи болохоор Godless. Энэ болохоор миний санал. За чиний санал бол жоохон биасаа. Тавьчдын хажиж жоохон биасаа л. За энэ демогийн ширээнүүдийг харъя л та хэд ямар чихвч ашиглаж байна? Демогийн TypeRx Cloud 2 ашиглаж байна. Godless-ийн тэр нөө шинэ гарсан нэг LOL edition Logitech-ийн нэг чихвч гарч ирсэн байсан. Тэрийг харуулж уу? Тэг. За манай Зяал бол ийм чихвч ашигладаг юм байна. Сэнснүүд нь жишээлбэл сэнснүүд манайд бол юу баг өөрснөөс нэг яадсан сэнснүүд гэдэг юм уу? Бүр амар удаан хэрэгэлсэн. Бүр нөө хайж чаддгүй. Тийм л гэрийнх нь нэг хэрэгсэл. За энэ бол Зяалын хуравч юм те. Зяалын хуравч. Яах гэж байгаа энэ Зяал бол ийм л юм байна. Тэгээ Зяал бол нэг хэсэг нөгөө яадаг гэсэн хуравчнуудаа хаяхгүй нөгөө ингээ сэмрээд муудсан байсан ч гэсэн ингээ хадгалаад нэг хэсэг бүр юм атга дүүрэн хуравчт болсон байсан. Дуудлага худалдаа оруулах юм шиг. Тэгээ тэрийг нөгөө нэг лам ман тэмцээнүүдэд очихоор ингээд өөртөө аваа явж идэг. Тэгээ таньдаг хүмүүстэй мэн дурсаж яваарай. Өөртөг юм байна лээ нэг. Яа Зяалчстай аргагүй хин одоо аргагүй. За Алекс ширээ явах уу? Тэгээ Алекс ширээ юу вэ? Алекс ширээн дээр өөрийнх нь хэрэгэлдэг энэ сэнсэн байна. Тэгээд энэ HyperX юу earbud гэдэг чинь. За энэ болохоор Godless ширээ. Godless ширээн дээр Godless нэрийн өөрийнхөө чихвчийг зараад юм шин чихвч яасан туршиж байгаа. Энэ чихвч нь өөртөө л айгу таалагдж ин гэж сүлдгэлсэн. HyperX юм юу л альфа л нэг тийм нэртэй чихвчсэн. Alpha S ч л. Godless одоо жишээлбэл Pubg-ийг хэдэн уруугаар тоглолт вэ? Godless 5 уруугаар тоглолт шин. Манайх ер нь Godless ер нь энэ метанууд байгаа штэ тоглолтын. Нөгөө тоглогч ингээд яг нэг юм M4 UMP барьж явах хэрэгтэй. Эсвэл ингээд M4 mini барьж явах хэрэгтэй юм шүү дээ. Godless ер нь тоглоомонд оруулсан мета тийм өөрөөх нь оруулсан өв нэмрээ тайвуу их байдаг гэж боддог. Тэгээ анхны 5 уруу тоглолцсон тиймэрхүү юмнууд ингээд тийм үз ирсэн тийм.
God's чинь одоо бүр анх Pubg ингээл бүгд хинтэ сонирхогчлээсэн шин. Тэгэж сонирхогчийн төвшөнд ахдаг God's баг ганцаараа gyroscope гэдэг юмыг сурцсан утсаа ингэж хөдөлгөж тоглодог. Тийм юмыг сурцсан айгу ер нь бол нэг ур чадварын хувьд бол бусдаас хавь илүү тийм тоглож байсан гэж санагддаг. Тамирчид маань жишээлбэл энэ өрөөнд одоо өдрийн хэрэг цагийг одоо энэ өрөөнд өнгөрүүлж байна. Тамирчид за тэмцээнтэйгээ нийлээд нэг 6-8 цаг нэг л өнгөрүүлдэг. Тэмцээн бол нэг 4 цаг, 4-5 цаг үргэлжилж байгаа. Тэгээ бэлтгэл бол 2-3 цаг. Тэр нь ихтэй бол 8 цаг. Тэгээ 8-аас илүү цаг магаар бол ер нь л суудгуудээ тэгэл тэмцээн дуусаад л ийшээ хамрах сэрүүгэл ер нь зардаг ш. Одоо энэ өрөөнд жишээлбэл одоо хин хамгийн их цаг өнгөрүүлэх вэ? Чиний зүгээр одоо ингэ харж байгаа ойлгомжтой хин зээл God's хоёр нь л хамгийн их цаг өнгөрөөдیں۔ Тийм. Яг нэг тэмцээн дуусаад бүгдийг амрах сэрүү явцсан байлаа чиг үлдсэн хүн нь л их төрн зээл харагддаг. Тийм. Зээл харагддаг. Юу хийж байгааг нь харахаар л зүгээр цагийг өнгөрөх чинь нэг өөр тэгээ өөр ингээм бэлдээс авах юм шүү дээ. Зээл бол яг цаг өнгөрөөж байгаа харагддаг. Зүгээр ингээд сантлаа хаашаа тэгж өхөрдөг. Тэгээ чи God's руу ингээ харахаар л тэгэл нэг юм нь болохгүй байгаа ихтэй өөрөөсөө нэг илүү юм шаардаад байгаа ихтэй нэг юм хүнхээр нэг юм амар заналтай буудаас очдөг. Яа, God's бол үнэхээр хашрах юм байна. За энэ хажуутлын энэ үрэг бас сонирхолтой санагдаад байна л дээш ороод үзсэх үү. За энэ яг юу ховцны өрөө багш. Ховцны л өрөө. Тэгээд энд нэг 4-5 хүний ховцсанд ингээл хуваарлагдал байгаа. Тэгээд гинт ирсэн болохоор ямар ч бэлтгэлгүй байгаа. Гэхдээ ер нь байгаа байдлаар нь харахад бас нэг тийм замбраагүй ч бас биш юм байна. Одоо энийг бол маш олон хүн мэдж байгаа. Яг бидний ihc Esports байх юм. Дэлхийн аваргын Jersey бидний. За тэгээд энэ нөгөө багуудтай солилцож авсан энэ өөр багаас нь дурсгасан тиймэрхүү Jersey-нүүд харагдаж байна. Энд бол Wolves гэдэг нөгөө хиттийн Pele багийн Jersey харагдаж байна. Зайшээ Туркийн Fireflux гэдэг Ihc гэдэг тоглогчийн Jersey харагдаж байна. Энд одоо манай бүсийн DRS-ийн Killer White-ийг тоглогчийн Jersey. Энэ чинь Ihc Esports байна. Cloud, Reject Scarlet байна. Divine Tadeujizel яг өөрийнх нь дайцид ирэх Jersey. Энд бол Индонеси Alter Ego гэдэг. Сая энэ баг одоо өөрснөөхөө яг манай тэмцээнд зэрэгцээд энэ баг за нөгөө Супер Лигт аврах болсон. Баяр үргийг өрөөцж ирлээ. Тэгээд энэ бэлтгэлийн өрөөнөөс ингээд ийшээ гарвал энд хоёр бол унтлах өрөө. Тэгээд нэг орох гэдээс яах юм те. За орохгүй бас яах гэсэн мэдээ. Ариун цэврийн өрөө. Тэгээд энд ер нь угаалгын өрөө гэсэн. За энэ дэр угаасаа юу байсан бэ ч те. Please knock гэсэн мэдээ. Тийм тогтж ороорой. Битээ саадуулаарай малаарай. Sleeping унтаж байгаа шүү. За окей. За энэ ямар өрөө вэ? За энэ бас нэг миний ил судаг өрөө л тренинг рум. Энэ өрөө л окей. За Pubg-ийн за энэ бол одоо ингээд миний судаг хэсэг тэгээд биш болох маань дизайнерын судаг хэсэг байна. Тэгээд би бол нэг тоглоно нэг юм шиг надад гэр нэг чухал шээ. Бас тэгэж хийхгүй бол бас түн бас те юу ч чадах юм билээ. За Pubg-ийн өрөө бол нэг иймэрхүү юм байна. За өнөөдөр ямар ч тач Bootcamp дээр явж авчирсанд бас баярлалаа. Надад амар гоё таалагдлаа. Айгуу гоё амар том юм байна. За тэгээд өнөөдөр ямар ч тач Boot дээр авчирсанд баярлалаа. Надад бол бас гоё маш гоё байна. Тэгээд авчирсанд баярлалаа гээ дээ. За тэгээд ер нь бол гинт ороод ирсэн айгуу цочлоо. За гайхалтай хүн юм аа. Тэгээд манай бэлтгэлийн байраараас ирж бэлтгэлийн байрыг үзэгчдэд танилцуулахад бэлтгэсэнд баярлалаа. Бидэд бол нэг иймэрхүү байр суртаа ингээд бэлтгэлээ гэж тэмцээнд оролцол байж идэв шүү үзэгчтэй. Окей тэгээд бүх тамирчдад болон чамд бас амжилт хүсье. Тэгээд дараагийн бас гоё мундаг амжилтаар хэрэг уулзах болтгоо гэж өрөөе дөө. Баярлалаа үзэгчдэд бэлэг барина манайхан. Үргэлжлүүлэн дэмжээрэй. Энэ бол ihc Esports-ийн Pubg Bootcamp байлаа. Тэгээд баярлалаа. За тэгээд одоо миний дараагийн Bootcamp тоор маань байгаа. Тэгээд энийг та бүхэн бас таамаглаж байгаа хин бол Dota байгаа. Тэгээд бүгдээ Dota-гийн Bootcamp руу явцгаая.